Сэдв учраас олон асуудлууд руу орж ийн л да тий. Би одоо бас нэг асуудал төвшүүлж тамаар байна л да. Одоо сая бол хоёулаа нэлээд том онлайн шинжтэй асуудлуудыг хөндөж ярьлаа шүү дээ тийм ээ. Онлайн шинжтэй асуудлуудыг бол ярьлаа. Энэ арчил одоо демократ гэдэг арчил бий болсноор арчил бигдснээр арчил өргөцснөр арчлыг тогтоосноор жирийн иргэн батаад юм уу болдог ямар өгөөчтэй юм бэ гэдэг талаас нь та бас нэг ойлаа жоохон яриул зүгээр. Тэгээд одоо арчил яг тогтсноо. Одоо арчил гэдэг нь сая айгүй хөргөн хүрээтэл ярьчлаа л та. Энэ шүү дээ. Бүрэн иргэн хүнд бүрэн эрхчлэгийг өгчих тэр хүн баян затгалан амьдрах мянган арга өөрөө олоод амьдарч байна. Ерөөсөө л тийм одоо Америк улс байгуулагдахад тийм орны ядуучууд очиж тэнд зүгээр л эрхчлөөл цалгисан нутгал байгаа байхгүй өөр юм байхгүй. Тэнд очиод нойлоос эхлээл хөдөлмөрлөнө. Тэгээд очиод баяжиж босч ирж чадчих байгаа байхгүй. Өөрөлдөл иргэдэд эрхчлөөг нь үг. Эрхчлөөг нь үг. Иргэдэд иргэн хийж чадаагүй асар олон зүйлийг иргэд өөрсдөө хийж төр бүх ажлыг хийж чадахгүй. Иргэдийн одоо надад гэхэд өчнөө янзын асуудал. Харин төрийн хийж чадахгүй асар олон ажлыг иргэд өөрсдөө хийж чаддаг юм байна л да тийм. Иргэд өөрсдөө зөвхөн байгуулалтанд ороод иргэд аж амьдрал төр бол ерөөсө хамгийн муу менежер гэдэг байгаа шүү дээ тийм. Төрд ингээд ийм ажил хийгээд гэхээр тэгэл авилгал болчдөг, тендерч авилгал болчдөг, хийх гэхээр менежмент муудаа болчдөг, тэгэл мөнгө төгрөгч тийм шийдэж өгдөг, тэгэл ингээд ар үрийн хаалгаар ашигтай ажиллаа хийгээл чухал ажлыг хийдэггүй байхгүй тийм. Ер нь тэр нэг тий одоо юу гэдэг нь говь алтай нэг суманд ямар асуудал байгаа юм бэ? Тэр иргэд өөрсдөө амьдрахад юу хэрэгтэй юм бэ гэдэг тэр иргэд л хамгийн сайн мэднэ шүү дээ. Тэрнээс энэ хотод сууж байгаа нэг цагаан цагтаа дараа яаж мэдэх юм тийм үү? Тэгээд тэр хүний амьдралыг дээшлүүлэхээр сайжруулахад тэгэхэд ингээд ямар тус нэмэртэй байж чадах юм. Тэгээ эндээс сургуулийн дээвэр бодох мөнгө томилон цохон гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бүрэн хариуцлага хүлээгээгүй хүн яаж амжилт гаргах юм. Тийм үстэй. Эдийн засгийн эрхчлөө байхгүй. Тэгээ бүх төсвийн бүх мөнгө төгрөгийг энд татаж авчиж төвлөрүүлж байгаа. Тэгээ буцаагаад жоохон юм хуваарлна. Жоохон шүү бүр. Хуваарлдагчгүй байж байгаа сайхнаас хуваарлдаг болох гэж байгаа. Тэгэд эн чинь бүр нөгөө социализмын үеийн ямар ч эрхчлөөгүй бүх өмч улсынх байсан. Тэгээ улс бүх нөгөө социалист өмчөө хянахын тулд ингэж ажиллаулжсэн маш том захиргааны бүтэц хэвээрээ байж байгаа. Тэгээд иргэн хүний амьдрал ерөөсөө дараагаас шалтгаалаад дарангуулагч төр хэвээрээ байсан. Хэвээрээ байгаад байгаа. Тэгээд иргэдэд боломж очихгүй. Тэр иргэдэд ерөөсөө боломж очихгүй байгаа байхгүй юу? Тэр болдоод батаад өөрийнхөө амьдралыг өөдөн аваад явах тийм боломж байхгүй гэж үзсэн. Өөрийнхөө амьдралыг аваад явна. Одоо жишээ нь нутгийн өөрийн удирдлага хэрэгжих юм бол ийм гоё л юм л да. Одоо жишээ нь Токиогийн хажуудал жижигхэн сум байна гинэ. Тэгээд тэр сум ингээд хилтэй хязгаартай. Тэгээ газар нутгаа өөртөө эзэмшдэг. Тэгээ тариа ямар тариа тарьж хаана яах вэ хүү. Тэгээ тэр нутгийн иргэдэн нийлээд нутгийн өөрөө удирдах байгууллага дээрээ цуглаад өөрсдийнхөө төлөө нутаг усныхаа төлөө тий ингээд хамтраад ажиллаад явж идэг. Тэгээ тэд нэр ингэж байгаа байхгүй юу? Гадаадын Дэлхийн банкнаас 210 сая доллар зээлж авчираад цахилгаан станц бариад газар нутаг гэдэг ахын алга, байгалийн баялаг гэдэг ахын алга тий тэр Японд чинь. Тэгээд цахилгаан станц бариад Токио зарж ийн гэж байгаа. Тэгж амьдарч ийн гэж байгаа. Тэд нэр аргаа олж байгаа байхгүй юу? Тий? Гэтэл чи ингэ бодлоо 3000 гаруй лиценз байна Монголд. Тэгээд 365 сум байна. Сум болгонд 100 лиценз ногдох нь шүү дээ. Тэгээ нэг 3000 гаруй дундаж иргэдийн нэг 3000 орчим дундаж иргэдтэй сумд манай сумд. Тэгээ бод 3000 хувьцаа эзэмшигтэй 100 том уурхатай тийм корпорац байгуулж болно. Нутгийн өөрийн удирдах ёсны тий олон улсын харт, Европын харт, тий Торонтогийн харт, Рио де Жанейрогийн харт бүгд бүр олон улсад одоо энэ ардчлалыг үр дүнтэй хөгжүүлээд байгаа бүх орнууд нутгийн удирдлагыг өөрийн удирдлагыг байгууллагууд аягүй сайхан хөгжүүлээ. Тэр чинь юу гэсэн ардчлалыг өргөтгөөд бэхжүүлсэн байгаа хэлбэр байна гэсэн үг байхгүй юу? Тийм учраас
Ардчлалын үр шимийг хүртээ та. Тэгээ Виктори яриа ерөнхийдөө ардчлалын тухай асуудал ярингууд тийм нутгийн өөрийн удирдлага гэсэн юм бол ороод байна шүү дээ. Тэг яагаад нутгийн өөрийн удирдлага гэсэн юм ороод байна гэхээр ер нь энэ нутгийн өөрийн удирдлага гэдэг нэг энгийн одоо доожоог нэг энгийн үг шиг одоо хүмүүс ойлгодог шүү дээ. Нутгийн өөрийн удирдлага гэдэг. Тэг энэ үгний ард бол таны ярьж байгаагаар үзэх юм бол хүчрэг иргэн нуугдаад байгаа юм шүү. Тий. Гүбүр хүчрэг иргэнээр барах хараа. Хүчрэг иргэн нутгийн өөрийн удирдлага улцаа эзэмшигч иргэн, баян тарган иргэн тийм ээ. Хүчрэг иргэн байж гин, хязгаарлагдмал төр зэсэг байж гин, цомхон чадварлаг нийгэмд сайхан тэгшүүлждэг ийм төр зэсэг байж гин, тий. Ад жаргал байж гин, баян цатгалын амьдрал байж гин, иргэдийн эрх чөлөө байж гин. Өөрсдөө амьдралыг өөрсдөө зохицуулах тэр эрх чөлөө байж нуугдаад байгаа юм биш үү? Тэр чи одоо ингээд нөгөө төр чиний амьдралыг төлөвлөд байх юм бол дарамгуул гэж. Тэгэхэд тэд нар чинь бүр өөрсдөө амьдралаа төлөвлөж шороонхоо эзэн байх хэрэг бас байж байгаа. Тийм. Викторийн ардчлалын тухай асуудал ерөнхийдөө нутгийн өөрийн удирдлага гэсэн асуудал сэдвэрүүл өөрийн эрхгүй л одоо гулгаж ороод байна л та. Тэгэхээр ер нь энэ ардчлалын одоо бүр амин сүнсүүл нь иргэд өөрөө өөрсдийнхөө амьдралыг авч явах тэр эрхэн байдаг нутгийн өөрийн удирдлагад байдаг юм биш үү? Тэгээд тийм нутгийн өөрийн удирдлагад ер нь ардчлалын амин сүнс хадгалагдж байгаа иргэн хоёрт өөрт нь тий. Тэгээд иргэн нутгийн өөрийн удирдлагаар хийж чадахгүй ажиллаа төр гэж үүсмэл байгуулад тэгээд төр ийм ажил хийх хэрэгтэй гэж хуульчилж өгөө зөвхөн хуулиар зөвшөөрсөн зүйлийг төр хийдэг. Тийм цомхон одоо батлан хамгаалах, дэд бүтэц одоо тий мөнгөний ханшаа доктортой байна, макро эдийн засгийн үе гэдэг ингээд 5-6хан үүрэгтэй. Ийм сайхан цомхон төр байгуулад ингээд өгөхөөр тэр иргэн ард түмнээс дарамтлах боломж хязгаарлагдмал байгаа шүү дээ. Хязгаарлагдмал төр цомхон иргэдээ үйлчдэг гэдэг ийм баг татвар ус юм байна тийм. Баг татвар одоогийн шиг ийм те манай татвар 90 он 5 тэрбум байсан шүү дээ. 99 онд 260 тэрбум болж өссөн. 2005 онд 860 тэрбум байсан. Өнөөдөр 6400 тэрбумаар баталж байгаа байхгүй юу? Тий. Тэг ер нь бас бид 4-5 нөгөө дайлын шалгуур, ардчлалын шалгууруудыг ярьсан шүү дээ. Тэрс гадна ардчилсан улс төрийн систем, ардчилсан улс төрийн дэглэм оршин тогтнож үгүй гэдгийг шалгадаг бас олон улсын дэлхийн стандарт шиг одоо нийцсэн гаргаж ирсэн тийм бас судалгаа байт юм байна л да. Жишээ нь хамгийн түрүүн юу вэ гэхээр өөрөөр хэлбэл баг татвар төлдөг байх хэрэгтэй гэсэн асуудал үүд билээ. Баг татвар төлдөг байх хэрэгтэй. Нэгдүгürt нь. Хоёрдугаарт нь тэр иргэдийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулах боломж чадвартай байх хэрэгтэй. Энэ татварын асуудал чи хүний эрхийн асуудал байхгүй хардаа. Одоо хүний эрхийн тунхаг дээр ч байгаа. Би миний боломжийг харгалзаж үзэж те би өөрөө тогтооно. За нутаг ус тогтооно. Те бид нар ер нь те тэр хүний эрхийн тунхаг дээр байгаа юу хийх гэж, яах гэж, ямар зориулалтаар хэдэн төгрөгийг өгөөд яаж зарцуулж байгааг хянана. Юу хийх гэж өгөхөө өөртөө шийднэ. Иргэд. Тэ? Иргэд өөртөө шийднэ. Тэгж татвар төлөх байхгүй. Тэгтэл одоо бол зүгээр иргэд хөрхи үнэхээр мэдэхгүй шүү дээ ямар татвар төлж байгаа. Хаста энэ дам татварууд иргэдийг өгөөрүүлж, хоосруулж алж байна шүү дээ үнэхээр. За тэгээд үнэхээр ардчил бол үнэхээр том сэдв үнэхээр ч тий олон сэдв ханддаг олон талаас нь хүмүүс ярьдаг ийм сэдв тэгээд ардчилсан төр ардчилсан иргэн ардчилсан нийгэм гэхэд дахиад 2-3 цагийн дөрөв би яагаад эртний грек ром руу асуултыг эхлээд байсан бэхээр ардчил гэдэг бол ер нь хин нэгэн намын үнд зүйл биш. Хин нэгэн одоо иргэний хэсэг бүлэг хүмүүсийн өмчлөдөг тийм зүйл биш. Хүн төрөлхтний нийтлэг ололт амжилт шүү. Яг үнэ. Одоо манайд болохоор ингээд хүн төрөлхтний нийтлэг ардчил гэж юу юм бэ гэхээр ардсан нам гэж бодох гэдэг. Тэгж ойлгож байна. Тэгтэл хараа ардчил гэдгийг чи өөрийнх нь үгийн үндэс нь ард. Тэгээд ард түмэнтэй ингээд нийлээд төр засгаа ингээ хамтраад байгуулад улс их орн болоод ингээд ардчилсан ороо, ардчилсан нийгмээ тийм үү бүгд нийлээд ингээд тэгш эрэхтэй бүрэн эрэхтэй иргэд нийлээд нэг улс байгуулсан бүгд найрамдах улс тийм үстэй иргэд ингээд нийлээд ингээ хамтарч амтраад ийм ингээд